Хятад улс дахь Evergrande хөл бөмбөгийн сургууль нь тус улсыг хөл бөмбөгийн спортоор тэргүүлэх улс болгох зорилтыг хэрэгжүүлэх гол объект юм а. Хятад улсын дарга Си Цзиньпин хөл бөмбөгийн спортод дуртай гэдгээ нуудаггүй. Тэрээр Хятад улсыг хөл бөмбөгийн спортыг улам бүр хөгжүүлж, дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд тэргүүлээсэй гэж хүсэж байгаагаа ил тод хэлсэн. Тэр ч үүднээсээ Хятад улс олон сая долларыг хөл бөмбөгийн спортод зарцуулж байна. Хятад улсын анхны хөл бөмбөгийн багууд дээр нэмээд Хятадын хэд хэдэн клубууд хөл бөмбөгийн спортын, ялангуяа залуучуудын хөл бөмбөгт мөнгө хайж байна. Гэхдээ хятадууд хөл бөмбөгт жинхнээсээ дурлаж ороод байна гэж хэлбэл худлаа болно. Харин хөл бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэх улс болох гэсэн ерөнхийлөгч Си Цзиньпиний хүслийг биелүүлэхийн төлөөх хүсэл гэж экспертүүд хэлж байна. Evergrande компани Хятад улсад дэлхийн хамгийн том хөл бөмбөгийн сургуулийг барихын тулд 185 сая долларыг зарцуулсан. Сургуулийн урд талын хаалганы гадна FIFA-гийн дэлхийн аваргын цомын баримлыг барьсан нь Хятадын ерөнхийлөгчийн чин хүслийг илтгэх ачаа. 14 настай Хи Шинжэ гэдэг хүү Испанийн Барселона, Реал Мадрид шиг үндэсний хөл бөмбөгийн багийг бүрдүүлэхийг хүсэж байна хэмээн ярьсан байна.